Улс сүвгийн удирдах газрын автобазын хамт олон зөөврийн ус хангамжийн хүрэлцээ, чанар, эрүүл ахуйн стандартын асуудлыг баталгаатай хангахын төлөө тасралтгүй хөгжиж суралцаж, мэдлэг оюунаа дайчлан ажиллаж байна. Дан ганц гэр хорооллын айл өрхүүдийг ундны усаар хангаад зогсохгүй, төвийн шугамд холбогдоогүй айл өрх, аж ахуйн нэгжийн бохир усыг татан зайлуулах, Улаанбаатар хотын цэвэр бохир усны шугам хоолойн засвар үйлчилгээ эрхлэх, зуны улиралд цуслангийн үйлчилгээнд улсын баяр наадмаар Хүйд олон худагт наадамчдыг усаар хангах, ус ачих гүний худаг засварлах, угсрах үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Хөгжил дэвшилтэд хөл нийлүүлж, дэвшилтэд технологиудыг ажил үйлчилгээнд нэвтрүүлэн өөрсдийн мэдлэг ур чадварыг дайчлан техник хэрэгслийнхээ хүчин чадлуудыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Тэгээ одоо манайх бол цаашдын зорилт бол хатгал зарцуулалттай өндөр бүтээлтэй автовын хэрэгслүүдээр парк шинжилгээг үргэлжлүүлэн хийх, агуурын гэсэн ажлын байрыг дохилог болгох, шинэ гараж барих, техникийн бэлэн байдлыг өндөржүүлэх, автомашины бүтээжийг дэвшүүлэх, автомашины засвар зогсох хугацааг багасгах гэм зорилттой байгаад бас ажиллаж байгаа. Манай хамт олончин бол ажилсыг бүтээж, найрсаг хамт олон байдаг. Одоо манай хамт олонны хүчээр Улаанбаатар хотын одоо гэр хорооллын иргэдэд бүгдээрээ устай байж байна. Одоо шугам шүлжээнүүд эвдэл хэмтлэхгүй байж байна. Одоо төвийн шугамд холбогдоогүй иргэд аж ахуйн нэгж бохир устайгаа холбочихгүй шиг явж байна. Энэ бол биднээс өдөр тутмын хийдэг ажил бод. Намайг цагаа гэдгээ цэвэр усны шинэ жолоочоор 17 жил ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн гэр ард иргэдийн цэвэр ус анх үр гүйцэтгэдэг. Өдөр тутамдаа ард иргэдийнхээ ундны цэвэр усаар хангах ажлыг хийж байна. За яг хөө бэрхшээлгүй ажил гэж хаавах хөө өрн дулааны цаг чинь замын хөдөлгөөний төгжил гацаа нь хаасайгүй чих болцсон. Ялангуяа манай шингэлтэй дүүргүүд зослонгийн эд үед бол ачаал ихтэй, төгжил ихтэй. Өвлийн цагт бол хатгаа гуулга бас одоо шингэлтэй дүүргийн хойд бол одоо дандаа уулгахыг өндөрлөх газар ус бүх бариуд байдаг. Тэгээд хатгаа гуулгаанаас ихшүүлээ бас бэрхшээл байдаг юм уу? Бид тэгээд энийг даван туулаад тэгэл өдөрмөлөд сурчлаа да. Тэгэл Усгийн удирдах газрын автобазын үйлчилгээний хэсгийн жолооч Эрдэнэ бие. Би 2008 оноос хойш автобазын өдөр тутмын үйл ажиллагаанд үйлчилгээний хэсэгт шугамар ус хангах салбаруудын нэгдсэн шугам ашиглалт засварын албанд үйл ажиллагаанд оролцсон ажиллаж байгаа. Өдөр тутмын үйл ажиллагааг шугам угсралтын хэсэгт одоогоор ажиллаж байна. Шугам угсралт гэдэг нь одоогоор шугам солих, хаалт солих ийм үйл ажиллагаанд үйлчлэгийг ханган ажилладаг. За манай усгийн удирдах газрын автобазын 151 тээврийн хэрэгсэл улам машин механизмтай. За түүнээс цэвэр усаар зөврийн 65 тээврийн хэрэгсэл, бохир ус зөврийн 27, үлдэгдэл нь үйлчлэгийн зорилтоор явдаг байгаа. За тэгээд цэвэр ус тээврийн зөвлөдөг 65 тээврийн хэрэгсэл маань зээл 130 буюу одоо 1978, 97, 2000 онд өдөрдөгцөн зээл 130 маркийн тээврийн хэрэгслүүд байдаг. Тэгээд 900 маркийн тээврийн хэрэгслүүд бас байгаа. Тэд маань болохоор 2016, 15 оноос хойш өдөг бүрт ингээд доктор шүүрстайгаар гэр хорооллын ард иргэдэд цэвэр стандартад нийцэнд унд ахуй усаар хангаж түрээс гарсан бохир усыг татан зайлуулахаар тийм үүрэг чиглэлээр ажилладаг машин механизм тээвэр хэрэгслүүд байдаг. За тэгээд би болохоор дороо 9 сурчин 1 сар механиктайгаар 151 тээврийн хэрэгслийн бэлэн байдлын парк ашиглалтыг хариуцсан ажилладаг байгаа. За тэгээд бид нар өдөр тутамдаа бол нөгөө Улаанбаатар хотын гэр хорооллын зам харгуй нөхцөл байдлаас одоо тээврийн хэрэгслүүдийн явах хэдэ ингээд эвдрэл гэмтүүд гардаг хөвчлэн дийлэх нь. Тэгээ ном хугарах, одоо жагтан гол нурах, хойд ирдүгтэр эвдрэх гэх мэт эвдрэлүүд гардагыг манай засварын хэсэг засварлаж техникийн бэлэн байдлыг ханган ажилладаг байгаа. За бүгдээрээ сайхан марцгаас өглөө нэмэн. За өнөөдөр нацаг дорж инх төгшөөр КТХ коропыг угсраад явах хэрэгтэй байна.
Мөнх бол 6021-ийн стац хэрэгц сурлах үе гарах хэрэгтэй. Эрдэнэ 2 К600-ийн Yonkсыг гагна. Нэмд орж Зэвөө 2 8071-ийн Коропыг сугуулна. За бэм зөгтгөө бол 7726-ийн цахилгааны асуудлыг янз засварлах тийм ажлууд төр хуваарлагдаад өдөр ажлууд эхлэе да хэдүүлээ. За миний өдөр тутам хийдэг ажил бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах тийм засвар үйлчилгээнүүд хийдэг. Өдөр тутамдаа гэх юм бол засварын тээврийн хэрэгслийн явах хэдэн агрегат энэ бол бүх төрлийн засваруудыг хийж явж байна. Манай өдөртөө нэг 10-аад засварчинтай өглөө зааварчилгааг авчаад хоёрын дагуу инженери механикийн дагуу өгсөн үүрэг чиглэлийн дагуу засвар руугаа орж би засвар үйлчилгээг хийдэг. Засварын одоо юунд дээр ихэвчлэн усны тээврийн хэрэгсэл үйлчилгээний жижиг тэрэг ээлжүүнүүдийг тэгжил засвар хийдэг. Ер нь бол би хөвчлэн эсвэзүү тал руугаа орж байна. Эсвэзүү тал засварын юунууд руу орж засвар хийж байна. Цэвэр усны тал дээр бол их хөвчлэн тэр явах хэдэнгүүд л засварж байна. Ном хуугарах тий одоо түүлхмөл идрэх гээл түүлхмөл яах тэр засваруудыг их хөвчлэн хийж байна. Манай ус уган удирдах газрын автоваз бол за Улаанбаатар хотын нийт иргэдэг цэвэр стандарт нийцсэн цэвэр усаар хангаад за түүний гарсан бохир усыг татан зайлуулж за экологт нийлүүлдэг. Шанарын шаардлага хангаж экологт нийлүүлдэг. За түүнийхээ үйл ажиллагааг тасалдахгүй тулд за манай автовазын жолооч нар за цэвэр ус за бохир ус үйлчлэгээний жолооч нар гол тулгууруулж одоо ингэж ажилдаг. За гэр ороллын сая 500 иргэнд зөөврөөр цэвэр усыг стандарт нийцсэн чанарын шаардлага хангасан цэвэр усыг одоо хангаж ажиллаж байна. За мөн гарсан бохир усыг одоо соруулж за цэвэрлэх бохирын шугамд нийлүүлж одоо цэвэрлэх байгууламж түүнийг одоо цэвэрлж стандартны шаардлага хангасан ийм усаар одоо экологт нийлүүлж ажилдаг. За түүн дээрээ бас мөн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангахын тулд үйлчилгээнд явдаг манай үйлчилгээний машин механизмууд байна. Одоо нөгөө газар шорооны цэвэр усны шугам, бохир усны шугамыг гэмтэл саадал гаргахад үед одоо цаг хугацаа алдахгүй тулд ажилтдаг ийм үйлчилгээний машинууд байдаг. За ингэснээрээ бол байгууллагын ганц гол тулуур бол одоо манай автовазын ийм жолооч нар байгаамаа. Тэгээ би бас жолооч нараа бас өнөөдрийг хүртэл бас бахархаж ирсэн. За тээвэрчдийн 100 жилийн ой болж байгааг тохиолдуулаад за миний би үеийн одоо инженери техникийн ажилчид автовазын маань за мөн Ахмад жолооч нар өнөөг хүртэл одоо байгууллагад хүч нэмрээ оруулж байгаа жолооч нартай бас тээвэрчдийн 100 жилийн ойн баярын биеийг бас хувь хүнийхээ үүднээс за автоваз 9 жил хариуцсан удирдлагын үүднээс нийт ажилчдад хамт олонтой бас ойн баярын мэндийг хүргэж байна. Алдар нэр нь даруухан хэрнээ ажил үйлсийн зорилго өр нөлөө нь зөөрлөшгүй их энэхүү автобазын хамт олонны өдөр бүр өрнөн хэлж хоногийн 24 цагт бэлэн байдалд хөдөлмөрлөж байна. Ингэж л өнөөдөр улсын нийслэл Улаанбаатар хот маань нийслэлийн иргэд уухандны устай, аятай, тухтай амьдрах нөхцөл бүрдэж анхдагч хэрэгцээ болсон усныхаа асуудалтай санаа зовхгүйгээр амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм. Чадварлаг инженер, жолооч, техникч, хөдөлмөрч залуусаар игнэгээ тэлж хүч чадлаа зузаатгсан автобазын албаны үүрэг хариуцлага өндөр хөрөх хөгжих замч гэрэлтэй харагдана.